Сайн байна уу та бүхэндээ? Сар шинийн мэндийг хүргье. Олон өдөр бууцтаад ходоод гэсэн хүндэрсэн мэдрэмжтэй байвал хоол боловсролтыг сайжруулах шилдэг 5 дасгалыг та бүхэндээ зааж өгье. Дэшээ харж хэвтээд өвдгөө өөрлөгөө маш сайн татаж өгье. Нэг 5-аас 10 секунд бариад эсрэг талдаа ээлжиж хийн. Энэхүү дасгал маань гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулдаг, гидсэнд хий дүүж цанхаагаас маш сайн сэргийлж өгдөг. Дээрс нь өтгөн хаталтыг намдаадаг, бүдүүн гидсний үйл ажиллагааг сайжруулдаг байгаа. Магадгүй одоо хүнд хоол идснээс болоод хөвлийн доогуур хүндүрж өвдөж байгаа бол энэ өвдөлтийг багасгадаг байгаа. Нэг талдаа 5-аас 10 секунд бариад хоёр талдаа ээлжлээ 1-2 минут хийгээрэй. Дараагийн байрлал маань сууга мушгай байрлал. Баруун хөлийг нугалсны дараа зүүн гараараа өвдгөө өөрлөгөө татаад баруун гарыг хойноо тавиад цээжрээ маш сайн мушгиж өгнө. Аль болох мөрөө сайн тэнээлгээд хоошоогоо илүү хол хараарай. Нэг талдаа 5-аас 10 секунд бариад эсрэг талдаа хийгээрэй. Мушгих хөдөлгөөн маань дотоод эрхтнүүдэд массаж хийж, элэг нойр болчирхааг идэвхжүүлж, гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг байгаа. Мөн дээрээс нь биеийн хоргоожүүлэх үйл явцыг дэмжиж өгдөг. Дараагийн байрлал дээр доошоо харж хэвтлээ. Тухайгоо сайн хавиргаруугаа хавчаад хагас өндийг эсвэл бүтэн өндиж өгнө. Эрүүгээ маш сайн өргөөд цээжнийхээ урд хэсгийг сунгаж өгнө. Амьсгалыг төгжихгүй. Үүний дараа хоошоогоо сунаад хүүхэд байрлалд ороод нуруугаа хэсэг хугацаанд амрааж өгнө. Буцаад бужанга санаа байрлал руу орлоо. Мөрөөрөө сайхан тэнийгээд эрүүгээ дээш нь өргөж өгнө. Энэхүү байрлал маань бидний цээжийг нээж хоол босруулах гал буюу агныг маань идэвхжүүлж өгдөг. Ходоод гидсний бичил орчин тэнцвэржүүлэх, хөвлийн дотор эрхтнийг массажлахад маш чухал үүрэгтэй. Дээрээс нэмээд ходоодны цусан хангамжийг сайжруулдаг, дааврын тэнцвэрт байдал эерэг нөлөөлдөг, эрч хүчийг нэмэгдүүлдэг байгаа. Дараагийн байрлал бол муур ба үнэ байрлал байна. Дөрөв үлсэн байрлалаас эрүүгээ өргөөд амьсгал авна. Амьсгал гарахдаа дал руугаа бөмбөж өгөөд хүйсээ харна. Амьсгал авлаа хотоогоод эрүүгээ дээш өргөн болж өгвөл 5 секунд барих гэж хичээгээрэй. Энэ байрлал маань ходоод гидсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг, гидсний хий дүүрэлтийг багасгаж өгдөг, гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг, дотор эрхтэнд маань сайхан массаж болж өгдөг ийм гайхалтай дасгал байгаа. Дараагийн байрлал маань хүүхэд байрлал байна. Хоошоогоо суухдаа өсгий өгцөг хоёроос сайтар шахна, гараа аль болох сунгаад, сууг орчмоо сунгаж өгнө. Тухай газарт тавиад бие бүхэлд нь сунгана, цээж болон өвдөг хоёрыг хооронд нь сайн шахаж өг. Энэхүү байрал маань хөвлийг зөөлөн шахаж, мэдрэлийн системийг тайвшруулснаар хоол боловсруулалт сайжирдаг байгаа. Стрессээс үүдэлтэй гидсний асуудлыг багасгахад маш чухал. Дээрээс нэмээд бидний парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлж өгдөг. Стресс ихтэй хүмүүст маш чухал байрлал. За ингээд та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Ямар дасгал сурмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Баяртай.